Ер нь одоо нийгмийн шудраг хэсэг гацааж буй авилгатай тэмцэх газар улсын хурлын даргын суудлын тухай ард түмэн бид ярих цаг нь болсон. Өдий дайны шуугиан дэгдэж төдий хэрийн цуглуулж чадсан хувьсгалчид дараагийнхаа алхмыг бодоогүй байна гэвэл худлаа. Шуудхан хэлэхэд дараагийн хонгил үүсгэж байна гэж хэлээд байдаг нь нэг талаараа үнний ортой. Гэхдээ энэ шинээр үүсэж буй хонгил нь ямар ч байсан ард түмнийхээ талд дор хаяж 51% зогсоно гэдэг нь хийгдэж буй ажлуудаас нь тодорхой болсон. Хуучин хонгилынхан өвтлөө айд сандралдаад байгаа ч үүнийг нотлно. Явандаа бид 51% 100 болох тал дээр шахалт үзүүлэх хэрэгтэй л дээ. Гэвч одоо авилгатай тэмцэх газрын дарга жишээ сахал бэлэгтийн дээр яригдж байна гин. Хэрв энэ үнэн бол дэмий. Элбэг доржийн сугуун тавьчуулагдаж хаанал нөлөөтэй оронтой байна уу? Тийшээ жихүүлж бодлоо хутгаж явдаг хүн. Цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, сонгуулийн ерөнхий ороо гэгчлэн эмзэг эвгүй цэгүүдэд томилогдсон очдог ба хамгийн сонирхолтой нь радио телевизийн хэрэглэх газрын дарга бүр байцгаад үндэсний аюулгүй байдлын ажлын албаны даргаар хүртэл ажиллаж байсан байх юм. Гэвч Монгол улс одоо тэр чигээрээ түүхэндээ байгаагүй хэрцгий аюултай байдалд орцгоод байгаа нь тэр хүн юу хийж чаддаг вэ гэдгийг харуулдаг байгаа юм. Ийм хүнийг авилгатай тэмцэх газрын дарга болгоно гэвэл элбэг дорж буцаад ерөнхийлөгч болчихж байгаагаас ялгаагүй. Улсын хурлын даргыг гисэн авилга гэмт хэрэг нэвт хангалсан хуучуулаа сонгох нь утгагүй. Гэх мэтээр нэр цэвэр улс төрийн аль нэг бүлэглэлийн улаан хамгаалагч болоод байгааргүй хүнийг сонгохыг бүгдээрээ шаардах ёстой. 30 жил биднийг удирдсан хэдий ч ийм байдалд оруулсан хөгжүүл одоо болно. Та нараас хүлээх юм үнэндээ л алга. Хамгийн бодиттой хар муухай жишээ нь Мие их болт. Түүний цаг үед Улаанбаатар хотын газар бүгд зарагдаж дууссан. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг хэдий ч төгжрөл утаандаа хагацсан бөглөрч явдаг тийм л хот болгосон. Цаг үе өөрчлөгдсөн шүү. Зөв хүнийг нэр дэвшүүлэхгүй бол дараагийн жагсаал цуглаан ан ман жидүү 60 тэрбум гэлгүй бүгдийн чинь эсрэг болох байх шүү.